Болор моргорис бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. За тэгээ та бүхэн сайхан наадцгааж байна уу? Би сайхан наадаж байна. Тэгээд хөдөө ирсэн байна. Энд сүлжээ жоохон тэмх учраас киногоо үзэх гэж боо юм боллоо. Тэгтээ дайггүй. Ямар ч киногоо л үзэж чадсан. Тэгээ гадаа салхитаагаа учраас машин дотор орж ирээ бичгээс сонголт алга. За ингээд хэдүүлээ эпизод 4-р анги дээр хурж ирлээ. За энэ хүү 4-р анги маань нэр нь болохоор Тамблтон гэдэг одоо хотын нэртэй юм анги байна. За хэдүүлээ товчхон өмнөх анги руу буцах юм бол за ер нь бол өмнөх анги дээр Дэрон Таргариен тэгээд Ормонд Хай Тавер те одоо Олд Тауны эзэн Ормонд Хай Тавер хоёр уулзалцсан. Тэгээд Ормонд Хай Тавер Ренерэ хатанд маань бол бууж өгсөн. За тэгээд 150 мянган цэрэг аваад Олд Таун руу буцна гэдэг тангараг өргөсөн. За гэвч бол буцаагүй. Тэгээд мань хүн Тамблтон гэдэг хотыг эзлээд өмнөх анги маань бол ингээд дууссан байгаа. За Тамблтон гэдэг ямар учиртай хот вэ гэхлээр King's Landing-ийн яг өмнөд хэсэгт байрладаг. За урагшаага болохоор Reach-ийн газар нутаг руу буюу одоо High Garden, Old Town тэ High Tower-ийн руу явдаг юм том хотууд руу явдаг. Тэр гарцсан дээр одоо байрладаг хот гэсэн үг байхгүй. Тэгээд худалдааны бомб хот байгаа гэсэн. Бомб биш одоо худалдааны хот байгаа. За тийм учраас ямар нэгэн хамгаалалт цэрэг өдр бол байхгүй. Тэгэл хүмүүс ирээл худалдаа 8 хийгээл ингээд явжаадаг ийм ерөөдөө 50 төрлийн тийм хот бол байгаа гэсэн. За тэгээ энэ хотыг Ормонд Хай Тавер бол эзэлж авсан байна. Тэгээд цэргүүдээ дотор нь оруулаад за тэгээ Дэрон ханхуу бас хамт явж байгаа. За өмнөх анги дээр Дэрон ханхууг өгж явуулсан чинь нөгөө хүү маань хуурамч ханхуу байж таарсан. Тэгээд Дэрон ханхууг Тессерион гэдэг луутай хамт энэ хот дотор нуусан байна. За ингээд Ренерэ бол хурж ирээд шатаах уу эсвэл яаж одоо энэ хотыг аврах вэ гэдэг юм асуултад бол үлдсэн байна. Ингээд 4-р анги дээр хүрэлцэн ирсэн байна гэсэн. За 4-р анги эхний хэсэг дээр болохоор хэдүүлээ одоо энэ Тамблтон гэдэг хотыг бол харж байна шүү дээ тийм ээ. За Тамблтон гэдэг хотыг харж байна. Тэгээд худалдааны бомб хот бол харагдаж байна тийм ээ. Тэгээд ард иргэдийн одоо дүнзэн том моднуудыг зөөлөж явахыг бодвол тэд нар хамгаалтын бэхлэгээ эсхийг бол ер нь бол барьж байгаа юм шиг бол байна. Тэгээд Ормонд Хай Тавер овгийн одоо эднийх нь гол стратеги нь болохоор матаж хот дотор орцсон. Тэгээд Ренерэ хатан бол ирээд шатаахгүй нь ойлгомжтой гэдэг стратеги бол баримталж байгаа харагдаж байна. За тэгээд дүрс цаашаа яваад за энэхүү одоо энэ Тамблтон гэдэг одоо энэ хотын тийм ээ эзэн нь бол Lord Footly гэдэг гэж дуудах юм. За Lord Footly гэдэг овог бол энэхүү одоо цайзын эзэн лордууд бол байгаа. За тэгээ энэ дээр харагдаж байгаа тийм ээ. Одоо хатагта Footly байна. Одоо Ормонд Хай Тавер маань энэ дээр болохоор усанд орж байгаа. За хэдүүлээ Ормонд Хай Таврын талаар жоохон ярьж агаад тэгээд яа гэж бодож байна. Эхлээд жижиг дөрүүдээ ярьчих тийм ээ. За энэ хотод хэн байгаа вэ гэхлээр Hugh Hammer-ийн одоо Vermoter гэдэг лууг ондог Hugh Hammer гэдэг одоо Knight болсон шүү дээ тий. Сэр боллоо. Тэгээд тэрнүү одоо Vermoter ондог Hugh Hammer-ийн эхнэр Kate энэ хотод ав гахтаараа ирсэн байгаа. Тэгээд ав гахтайгаа хамт энэ хотод ирээд амьдарч байгаа. За тэгэнгүүт яасан гэхээр одоо энэ хотод эзэлсэн байгаа гэсэн. За тэгээд хэдүүлээ одоо Ормонд Хай Таврын талаар яриа. Тэгээ Ормонд Хай Тавер бол ямар тач мань хүний одоо шин чанар бол нэлээд цэвэрч тэгээд үнэрт бол ингээ маш мэдрэг тэгээ маш сайхан үнэр гой үнэрт дуртай. Тэгээ үнэр муухай үнэрийг төвчж чаддаг. Тэгээд өөрийгөө одоо ихэс дээдс одоо их дээд зэрэглэлийн хүн гэж бол үздэг. За яагаад тэгэхээр Хай Тавер овог маань бол бас эртний одоо андаалчууд би энэ дээр андуурж магадгүй андаалчууд биш. Ямтаж эртний их овог байгаа. Их он удаан жилийн түүхтэй тийм овог байгаа. Тийм учраас өөрийгөө одоо ихэс дээдс гэж их үздэг. Тэгээд өөрийгөө мэрэгэн ухаантай их ухаалаг удирдагч гэж бол үздэг. Тийм ихэмсэг төрлийн ийм одоо хүн бол байгаа. За тэгээ ерөнхийдөө надад бол хэнийг санагдуулсан бэхээр Ота Хай Таврыг санагдуулсан тийм ээ. За тэгээд мэдээж мань хүний стратеги төлөлд бол нэлээд бас мундаг юм шиг байна. Ягаад тэгэхээр одоо Демон Таргариеныг хуурсан байгаа. Тэгээд энэ хотыг эзэлж авсан тий. Тэгээд Ренерэ хатанг одоо хурж ирээ шууд хотыг тэр чигээр нь шатаахгүй гэдгийг бол мэд тооцоолсон байна. Тэгэхээр нэлээд тооцоололтой стратеги бодлоготой ийм одоо лорд бол байна гэдгийг бол харагдаж байна.
За тэгээ Фүдлийн овгийн одоо хататтай бол мэдээж яригдчихэж байна. За үүний хажууд байгаа тийм ээ. Үүний хажууд байгаа хүү хэн бэ гэхээр Дэрон Таргариен байна. Тэгээд номон дээр болохоор Дэрон Таргариен маань шаргал үстэй, ах нартай адилхан шаргал үстэй. Харин энэхүү кинон дээр болохоор яг ээжтэйгээ адил одоо улаан хар гэх юм уу тийм ээ. Цайвар үстэй ийм хүү бол байна. За тэгээд хин дараагийн хэсэг дээр Ренера Александ хоёр уулзж байгаа тийм ээ. Тэгээд Ренера Александаас асуудаг шүү дээ. Чинь Ормонд Хай Таврыг хэр мэдэх вэ гэдгсэн чинь бараг мэдхгүй шахуу гэж хэлж байгаа. Тэр бол үнэн яагаад тэгэхээр Александ бол мэдээж өсвөр насны хүүхэд байхдаа одоо бага насны хүүхэд байхдаа хааны ордонд ирсэн. Тэрнээс хойш бол мэдээж Хай Таврт бол очоогүй. Тэгэхээр одоо өөрийнхөө үеэлийн Ормонд Хай Таврыг бол мэдэхгүй байгаа гэсэн сайн танихгүй. За тэгээд түүний хүүг бас өгж явуулсан гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр Александ хэлсэн шүү дээ. За Ормонд Хай Таврыг түүний хүү Дэрон Таргариен. Одоо энэ Александтай адилхан өстэй хүү байгаа. За энэ хүүг болохоор би бол ах нартай адилхан өсөхийг бол хүсээгүй маа. Тэгээд түүний жинхэнэ Хай Тавар болгож өсгөөсөө гэж одоо бодсон учраас түүнийг Хай Тавар руу явуулсан гэж бол хэлж байгаа. За тэгээд Ормонд Хай Тавар бол одоо өөрийн дүү юм Дэроныг бол яг өөрийнхөө хүү шиг өсгсөн гэж Александ бол хэлж байгаа. Тэгэхээр ямар тач Ормондын хувьд бол яг өөрийнхөө одоо туслах, өөрийнхөө хяа тэгээд өөрийнхөө хүү шиг бол өсгсөн нь бол эндээс харагдаж байна. Тэгээ түүнийг бас сургаж байгаа гэдэг л энд харж байгаа. Тэгээд Ормонд ингээ үйлдэл болгоно түүнд зааж байгаа тийм ээ. За энэ шудраг байх ёстой, үнэнч байх ёстой, тэгээ тийм байх ёстой, ийм байх ёстой гэдгийг ингээд алхан бүр дээр зааж байгаа гэдэг хэдүүлээ энэ ангиас бол ер нь бол харж штэ. Харж байгаа. За тэгээд Дэрон ханхуу хэдүүлээ бол харлаа ямар тач. За ингээд үүний дараа үүний дараа одоо Ренера хатан маань King's Landing дээр ярилцж байна тийм ээ. За яаж Тамблтон хотыг буцааж авах вэ? Яаж түүнийг чөлөөлөх вэ гэдэг дээр бол ингээ ярилцж байна. Тэгээд эндээ хэдүүлээ нэг онцлог юмнууд байгаа. За ямар тач нөгөө нэг хааны зөвлөхүүд ингээд ийм бөөрийнхээ ийм одоо ийм дугуй зүйлтэй байдэн шүү дээ. Символтой тэмдэгтэй байдэн шүү дээ. Тэгээд Orwell-д Master-ыг буцаагаад ямар тач хааны зөвлөхт бол оруулж байна. Тэгээд Orwell гэдэг тэр бөөрийнхээ тэмдгийг символыг авах гэсэн чинь энэ тэмдгийг одоо хэрэггүй энийг хийдүүлээ хална гэдэг хэлж байна. Энэ бол хуучны ёс шүү дээ. Ёс заншлаа гэж хэлж байгаа. Энэ бол яг хоо Валериагаас үүдэлтэй болов гэж би бол таамаглаж байна. Хэрэг үгүй мэддэг бол та бас мэддэг бол доор бичээд өгөөрэй. За тэгээд ямар тач энэ одоо соёлыг бол ингээд Ренера хатан манад халж байна тийм ээ. Тэгээд Orwell Master-ыг хааны зөвлөгт бол ингээд оруулж байна. Албан ёсоор. Тэгээд Тамблтон хотыг яаж эзлэх вэ гэсэн. Тэгээд Оскар Талигийн айрам бол ойрхон байгаа, харан халд байгаа. Тэгээд Оскар Талигийн айрамыг бол нааш нь дуудаад тэгээд газраар цэрэг бол оруулъя. Тэгээд би ямар Мегор битээ дээрэс нь бол луугаар шатааж бол болохгүй тийм ээ. Тэгээд би бол Мегор хаан биш шүү дээ гэж энэ дээр хэлж байгаа. За тэгээд хоёр лууг бол Ренера яаж байгаа гэхээр манаачаар дээгүүр нь бол ингээ Тамблтон хотыг бол ингээ харуулж болж байгаа. Very Matter Silver гэх хоёр лууг болж байгаа. Ер нь бол яг хөө Silver лууг бол ингээд дээрээс нь бол яг ингээд мануулж ирсэн. Тэгээд Hugh Hammer одоо эхнэр нь тэнд байгааг мэдж байгаа. Тэм учраас санаан зовоо тэгээд отсон. Тэгээд ерөнхийдөө Ренера хатан бол зөвшөөрсөн хоёр ээлжлээд нь дээрээс нь ингээ манаараа гэдэг. За ингээд энэхүү хотыг дээрээс нь манжаагаад Оскар Талигийн одоо айрмыг авчирч байгаа дотроос нь цэрэг оруулж бол эзлэн гэдэг ийм төлөвлөгөөг бол энэ дээр гаргаж байгаа нь хэдүүл харагдчихэв. За тэгээд энэ дөлөө эдгээр сэдвээсээ жоохон хазаагаад би Мегор хаанхуу биш шүү дээ гэж байгаа шүү дээ гэдэг хэсэг хидэд гардаг. За Мегор хаанхуу болохоор анхны эзлэн төрөмгийлэгч анхны хаан Эгон 1-р Эгон Таргариен биш те. Эгон хааны баг хүү байхгүй Мегор. Тэгээд харгасаараа нэлээд алдартай тийм хаан байсан. За тэгээд маш олон харгислыг үйлжсэн. Үүнээс дурдах юм бол одоо King's Landing хотыг бариулахдаа ийм нарийн ийм олон гарц зүхтах ийм хаалгуудыг хийлгүүлсэн, нууц хаалгуудыг хийлгүүлсэн. За тэр нууц хаалгуудыг хэдүүлээ өмнөх сизнүүдээр хардсан шүү дээ тийм ээ. Rhaenyra, Daemon гэдэг тэр хаалгаар явдаг. Хожим Game of Thrones дээр хүртэл тэгээ чихчи бас тэр хаалгаар явдаг гэх мэрчлийн айгүй олон удаа гардаг тийм ээ. За тэр нууц хаалгуудыг бариулсан, хийлгүүлсэн. Тэгснэ тэр нууц хаалгуудыг хийсэн одоо уран баримлч те бүх ажилчдыг алсан байдаг байхгүй. Тэгээд бүх ажилчдыг алсан байгаа. Өөрийнхөө эхнэрүүдийг алсан байгаа. Тэгээд өөрийнхөө бас тусан төрлийн ах дүү нарыг бас алсан байгаа. Ингээд ерөнхийдөө харгислал нь маш хитэрсэн, маш аймаар харгасаараа юм алдартай тийм хаан байсан. Тэгээ хожим
одоо хааны ширээн дээр бол үгсэн байдалтай олдсон. Тэгээд өөрийгөө хутгалуулсан байдалтай олдсон байдаг баха. Тэгээд хэн алсан гэдэг нь бас яг тодорхойгүй ингээд нууц хэвээр үлдсэн тийм хаан байдаг байхгүй Мегер. Тэр хааны тухай дурдаад байгаа гэсэн. Тэр хааны түүхэн тийм байна. Тэгээд үүн дээр болохоор бас Рейнера одоо энэ Орвейл Местертэй тийм ээ ярилцж байгаа шүү дээ. За долоон бурхны одоо X7 намайг одоо тослохгүй гэдэг байна тий. Тэг яах вэ гэдгсэн чинь Орвейл хэлж байгаа шүү дээ. Тэр тийм чухал юм уу? Тэ тэргээр тослуулах нь тийм танд чухал юм уу? Тэ Эгон ч гэсэн анхны Эгон ч гэсэн тослуулаагүй шүү дээ. Хинч тослуулаагүй шүү дээ. Тэгэхээр танд тэр бас тийм чухал юм уу гэдэг зүйлийг ярьж байгаа. Тэгсэн чинь та хэрвээ түүнийг алах гэж байгаа. Та хэрвээ одоо тийм ээ X7-ийг алах гэж байгаа юм шүү дээ. Тэгэх юм бол их том бослого болно шүү. Тийм ээ их аюултай. Тийм учраас түүнийг зүгээр тэгээд орхичуул яадгийн зүгээр тослуулахгүйгээр орхичуул түүнийг тоохгүй орхичуул яадаг юм бэ гэдэг зүйлийг ярьж байгаа. Тэгээд миний хувьд бол баг зөв бах тийм байна. Түүнийг тоохгүй орхичиж бас болно. Тэгээд түүгээ тослуулахгүйгээр учир нь Ренерад хүч чадал байна. 3 луу байна. Тийм учраас одоо түүнийг тоохгүй орхих нь бол зөв бай. Ренера нэг талдаа хитрхи их ард олонны сэтгэлийг өөртөө татах гад хитрхи их ард олон руу хандаад тэдэнд сайн үнэлгээ авах гээд тэднэр үнэлүүлэх гээд тэгээд бас сайд ноёдоос ингээд хитрхи орхих гээд байх шиг надад бол санагдаад байгаа. За энэ нь бол эргээд бас ноёдуудын өөртөө татаж чадаагүй бас том аюул болох байх гэж бодож өөрхөн том эсрэг бослого болох вэ гэж бас имиж байна тийм ээ. За тийм байгаа. Нөгөө тал дээр бас хэд жижигхэн зүйлээр оролдоод байгаа. Учир нь Ренера бол хатан хаан түүнд хүч чадал байгаа. Тэгэхээр зарим зүйлийг орхих ёстой юм шиг санагдана. Гэхдээ яагаад хэд их ард иргэдийн сэтгэлийг өөртөө татах гээд байгаа. Хэд их улс төрийн юм хийх гээд байгаа вэ гэдэг нь нэг талаараа энэ хинээс бол Месендиагаас бол хамаарад байгаа болоо шилтгаалаад байгаа болоо гэж бас бодож байна. Месендиад их нөлөөлөд байгаа болоо гэж би бол бодоод байна тийм ээ. Түүний туслах эмэгтэй байгаа шүү дээ тийм ээ. Кордес Валерион далаад гарч байна. За түүний хүү Адам тийм ээ. Адам билүү. Түүний хүү Аалн Адам. За би нэрийг сольж магадгүй sorry guys. За Адам бол түүнд өөрхөн хүүтэйгээ ярилцж байна. Тэгээд энэ хоёрт болохоор Хаал гэдэг овог бол өгсөн шүү дээ. Ренера тийм ээ. За тэгээд мань хүн бол ерөнхийдөө яаж байгаа гэхэлэр далаад байлдахаар гарч байна. За ягаад далаад байлдахаар гарч байгаа вэ гэхэлэр өмнөх нөгөө нэг тулаан болсон шүү дээ тийм ээ. Stepstone-ы одоо нөгөө нэг өмнөх тулаанаас үлдсэн одоо дээрэмчд байгаа. Тэднийг ерөөхдөө тэдэртэй тулдахаар тэгээ Stepstone-ыг бас буцааж авахаар гэдэг Stepstone-ы дайн дээр ерөөхдөө явахаар ингээд мань хүн гараад яваад гэж. За ингээд хин манай Эгон Лайрус 2 байна. Тэгээ Эгон Лайрус 2 болохоор луун дээр ярьж байгаа. Эгон маань тэгээ өөрийнхөө Sunfire гэж луун дээр ярьж байна. За өмнөх анги дээр бас Sunfire-ыг бол өгсөн байсан гэдгийг Ренера хатанд бол хэлжсэн. За тэгээд хэдүүлээ энэ анги дээр яг харж байна. Ер нь бол энэ луу маань өгсөн юм шиг байна. Ямар тач одоогор л өгсөн харагдаж байна тийм ээ. За номон дээр болохоор энэхүү Sunfire гэдэг луу маань бол одоо би спойлер ярих гэж байна шүү. Номон дээр бол Sunfire гэдэг луу маань бол маш хүнд бэртсэн гэтээ арай өхөөгүй байдаг. Тэгээ хожим энэхүү Sunfire гэдэг луу маань Ренера хатныг бол одоо галдан шатаагаад иддэг хөхгүй. Тэгэхээр ямар тач кино продакшны зүгээс энийг бол өөрчилсөн юм шиг байна. Тэгээ кино продакшн зүгээс хэд хэдэн зүйлийг өөрчилсөн. За ямар тач Демон Таргариен Ормонд Хайтауэр хоорондоо уулздаггүй. За тэгээд Тамблтон хотыг тийм тэгээд бас дээрэс нь энэ луу бас өгдөггүй. Энэ дээр болохоор луу өгсөн юм шиг байна. Тэгэхээр кино продакшн бас өөрчилсөн юм шиг байна. За тэгээд Лайрис Эгон Таргариен 2 хурж ирээ луу дээрээ хурж ирсэн. Тэгээ энэ хоёр лууга ямар тач харсан луу бол өгсөн байна. Одоогор бол амилчдгүй юм бол тийм ээ. Луу бол өгсөн байна. Ингээд луу хэрхэн өгсөн бэ? За хэрвээ өмнөх ангиудыг үзээгүй хүн орж ирэх юм бол луу хэрхэн өгсөн бэ гэдэг талаар хэдүүлээ. Товчхон бол ярилцъя. За энэ хоёр болохоор одоо хаан байгаа вэ гэхээр энэ Rook's Rest гэдэг энэ газар байгаа байхгүй. Одоо энэ болохоор энэ Rook-ийн цайз байгаа гэсэн үг. За энэ цайз болохоор мөн адил энэ Dragonstone гэдэг газар байгаа. Dragonstone, Kingsland хааны хот хоёрын хооронд одоо энэ хоёрыг холбодог юм жижиг цайз байгаа. За энэ цайзд бол энэ цайзд бол тулаан болсон байгаа. За өмнөх season 2 дээр тулаан болсон байгаа. За энэ тулаан ямар учиртай тулаан болсон бэ гэхлээр ногооны тал ярьч тэ Alicent-ийн тал, ногооны тал өрх бэлдсэн байна. Энэ цайз руу дайраад
Тэгээд Wager луу маань энэ цайзаа ойролцоо нуугдчихсэн. Тэгээд нуугдж жагаад тэгээд хин нэг Dragon Stone-оос Rhaenyra хатны юм луунууд хурж ирэх үед Wager луу дайраад тэгээд луунуудыг устгах гэдэг ийм өрх бэлдсэн байхгүй. Тухайн үед тийм товчхон яриад үгүй. Ийм өрх бэлдсэн. За тэгээд тухайн үед дайн болох үед яасан бэ гэхлээр яг нөгөө өрхийн дагуу Wager нуугдчихсэн. Тэгсэн чинь хааныг Aegon одоо энэ 2 дугаар Aegon хааныг энэ тулаанд явуулдаггүй. Тэгсэн чинь 2 дугаар Aegon хаан арх угаад согтоод тэгээ өөрийнхөө Sunfire гэдэг лууга унаад дайны талбарлах хүрээд ирдэг байхгүй. Тэгээ үүнийг харсан түүний дүү Aemond Targaryen Wager гэдэг луутаага араас нь очтдгүй ингээд нуугдаад үлдчихдэг байхгүй. За тэгээд харын талаас Rhaenyra хатын талаас ямар луу ирсэн бэ гэхээр Meleys гэдэг луу ирсэн. Rhaenys гэдэг одоо хатан болыг биш тийм ээ. Rhaenys гүнж гэлчи. Rhaenys гэдэг гүнж Meleys гэдэг лууга унаад ирсэн. За ингээд хоёрын эсрэг нэг тулаан болсон байхгүй. За ямар тач эхлээд Meleys гэдэг луу энэ Sunfire гэдэг луу хоёр хоорондоо тулдаад тэгээд Sunfire луу маань маш хүнд бэртэл аваад гэмтсэн байдаг. Тэгээд ингээ газар унаад манай одоо Aegon маань ингээ нэг тал нь бүрэн шатцсан. За үүний дараа Wager гэдэг луу маань дүүн гарч ирээд тэгээд Meleys Wager хоёр дахиж тулдаад тэгээд одоо Meleys луу маань бол үхсэн байгаа. За тэгээд хэдүүлээ одоо энэ дээр харж штэ энэ Rooks тайз дотор Meleys луугийн цогцс байгаа гэсэн үг. Ингээ цогцсон ч бол харагдаж байгаа. Тэгээд энэ ч ийм тулаан болоод ингээ Sunfire луу маань ингээ үхсэн байгаа. За тэгээд энэ хоёр ямар тач энд байсан армийн энд байгаа цэргүүдэд ямар тач мань хоёр бол баригдаад түрдээ. Тэгээд энэ хоёр болохоор одоо хаашаа явах гэж байгаа гэхээр Bravos руу бол ер нь бол явахаар төлөвлөж байна. За тэгээд энэ чэнэ баригдаад тэгээ мань хүн тийм ээ жорлон цэвэрлэх хэрэгтэй болж хувирсан. За тэгээд мэдээж хаан хүн байсан учраас ихэмсэг байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ үйл явдлыг бол яриад явах тийм ээ. За тэгээд амьд гарахын тулд одоо энэ дэсийн захирагч залуугийн одоо Баста гутлыг үнсгээс өөр сонголтгүй болоод ингээд иймэрхүү нөхцөл байдалд орж байгаа хэсгийг бол ер нь бол харуулж байна. Хоёрын төлөвлөгөө тий Aegon Targaryen болон Larys хоёрын төлөвлөгөө бол мэдээж ямар тач Rhaenyra хатан бол Aegon-ыг үхсэн. Тэгээ түүний дүү Aemond алсан гэж бол ард түмэн зарласан байгаа. Тэгээ энэ бол ашигтай гэж Larys бол хэлж байгаа тийм ээ. Тэгээ хожим байгаа тэгэхээр хүшгүй Aegon гэж нэрлээд буцаж дахин гарч ирнэ гэдэг ийм төлөвлөгөөтэй байгааг харуулж байгаа. За ингээд ерөнхийдөө энэ хоёрын хэсэг бол ингээд хай дахиж бол явах шаардлагагүй байх. Бүх хэсгүүд бол хаач гэж бодож байна. За ингээд Харан хаалт ирж байна. Criston Cole Харан хаалт аримтайгаа ирж байна. За тохиролцсны дагуу энд Criston Cole яах гэж ирж байгаа гэхээр ямар ч өмнөх анги дээр болохоор Aemond Wager гэдэг лууга Aemond Targaryen Wager гэдэг лууга унаад Харан хаалт руу явж байгааг бол харсан. За энэ хоёр эдний анхны тохиролцоо нь болохоор Aemond одоо Харан хаалт хурж ирээд тэгээд энэ Criston Cole-ийн аримтай нэгдээд тэгээд ингээ явна гэдэг ийм тохиролцоод байсан. За тэгээд тохиролцооны дагуу энэ ямар тач Харан хаалт ирсэн. Харин Aemond өмнөх анги дээр яасан бэлээ бэртээд тэгээд энэ Alis гэдэг энэ шолом түүнийг аваад нууцсан байгаа. За ингээд энэ хэд яаж байгаа гэхээр ингээ уулзалдаад Alisтай уулзалдаад тэгээд Alis энд юу бол байхгүй. Aemond бол байхгүй гэж хэлсэн. За энд их сонин зүйл болж байна тийм ээ. Энд юу болж байгаа вэ гэхээр ямар тач Aemond бол энд бол байх нь байгаа. Ямар тач мань хүн хутгалуулсан байгаа. Тэгээд Alis түүний амийг аварсан баг. Гэтэ энэ хэд болохоор нэгжээд тэгээд Wager луу бол байхгүй нэ гэж хэлсэн. Тэгэхээр Wager луу хайцсан бол тэгээд Aemond хаан нуус чадсан бол тийм ээ. Үүр нь бол хоосон байна гэж хэлсэн. Тэгээ Aemond хаанаа гам бол гэдэг их сонирн байна. Ямар тач Alis болон Aemond эдэр бол нэлээд дараагийн ангууд бол нэлээд бас гол дүүрүүдийг эзлэх болов гэж бол бодож чинь тийм ээ. За тэгээд Criston Cole байгаа. Түүний хажууд сууж байгаа хүн бол хэн байгаа? Alicent-ийн ах. Alicent-ийн ах Gywin Hightower аахгүй. Otto Hightower-ийн хүү гэсэн үг. Тэгээд Alicent-ийн ах Gywin Hightower байна. За энэ хоёр бол ярилцж байгаа. Хаашаа явах уу? Тэгээд одоо Gywin Hightower бол Ormond Hightower-тай очиод нэгдий гэдэг төлөвлөгөөтэй. За Ormond Hightower-ийн төлөвлөгөө юу байсан бэ гэхээр ямар тач ихний төлөвлөгөө бол за Aemond хурж ирнэ, Aemond-тай цэргээ нэгтгэн тэгээд King's Landing эзлэх төлөвлөгөөтэй байсан болов уу гэж бодож байна. Харин ямар тач одоогоор бол төлөвлөгөө
жоохон бол нурж байна. Тэгээд энэ хоёр одоо хэрхэн яаж тулдах тухай бол ингээ ярилцаа. Тэгээд партизаны тулаан бол хиймээ гэдэг дээр гэж байна. За Кристин код өөрийнхөө байр суурийг бол илэрхийлж байна тийм ээ. За мань хүнд бол одоо ерөөсө байгаа зүйл нь энэ. Тэгэхээр мэдээж Рейнера хатан дээр эргэж очихгүй нь ойлгомжтой. Тэгээд энэ Рейнера хатныг бол мэдээж үзэн яддаг. Тэгэхээр бол партизаны тулаан бол хийнэ. Эмондыг бол зугтсан гэдэг ямар тааж бол ойлгочих шиг боллоо. За энэ хитийг бол та хэд манд үзээд ойлгочих учраас нарийн зүйлүүд яриад яах вэ? Яа таад мэдж байгаа гэхдээ бас ярьчих те. За Валерийн овгийг одоо Адам Аалан хоёрт яагаад өгөхгүй байгаа вэ гэхлээр Рейнера хатны 3 дахь хүү болох Жофри Валерийн амьд байгаа. Тэгэхээр Валерийн овгийг өгчих юм бол Жофриг бутаж гэдгийг бол хүлээн зөвшөөрчих хэрэг болоод байгаа. Тийм учраас Рейнера хатан Адам Аалан хоёрт Валери гэдэг овгийг одоохондоо өгөхгүй байгаад байгаа. Тэгээд Рейнера хатны дараагийн өв залгамжлагч Жофри бол байгаамаа. Тамблтон хотод тийм ээ. Кэт хиний Хью Хамрийн эхнэр Кэтийг одоо тэдний цэрэг бол ингээд одоо оролцсон, хүчнэх гэж оролцсон. Да эмчээ зодон үүссэн. За тэгээд Ормонд Хай Тавер бол түүнийг бол шийтгэж जैन тийм ээ. Шийтгэж जैन. За тэгээд шийтгэсэн. Тэгэн гутаа хинт дээрэн таргэрийн ханхууд тийм ээ одоо хэлж штэ. За ингээд ийм шудраг байх хэвээр мастаа гэл амарлаг үнэн чимээрэл тийм. Ингээд чиргүүдээ ийм эмэг цэгцтэй байх хэвээр мастаа гэл ингээд түүнд зөвлөж байгаа хэсгийг бол ер нь бол харуулж байна. За тэгээд Демон ханхун Вэлд ирсэн байгаа. Вэлд ирсэн Жен Арантай бол уулзж байна. Жен Аранаас алт авч явахаар бол энд бол ирсэн байна. За тэгээд энэ хоёрын хооронд яриа өрнөөд тэгээд Демон бол одоо алтаа аваад явах гэтэл юу болж байгаа гэхээр Craxus луу маань Демоныг одоо Демоны үгэнд орохгүй зүүн совингоороо өөр тийш дагуулад явдаг. За тэгээд Демон хэлж байгаа те надад удирдаг чи хайчих гээд байгаа юм байна гэд. За ингээд нэг агуун дээр яваад очдөг. Демон маань агуун дээр яваад очдөг. Тэгсэн чинь тэнд юу байсан гэхээр энэ зураглал тасархаа тийм ээ. Ард нь ингээл нэг луугийн гал гараал наан нэг охин ингээл алхаал тийм ээ. За тэгээд түүний баг охин Рейна Таргерийн байдаг. Тэгээд Демон гайхдаг тэр үсээ ингээ халцалцсан агууд амьдарч байдаг. За тэгээд Жен Арен бол мэдээж ордондоо амьдруулахгүй гэсэн. Ягаад гэхээр энийг одоо нөгөө нэг хиний Джессийн үхэлд бол буруутгах байгаа тийм ээ. Тийм учраас Жен Арен бол аюултай. За тэгээ энэ хоёр луу тийм ээ. Craxus болон Shipsteller луу хоорондоо ингээд ингээ муудалцж байгаа хэсэг бол бас үнэхээр гоё сүртэй харагдчихсан. Энэсээ үнэхээр гоё дүр зураг байлаа. Тэгээд Демоны одоо тийм ээ үзүүлж байгаа байдал. Демон энэ яг мэдээж Демон бол яг Рейна охиндоо бол их юу байсан. Жохон гадуурхдаг байсан л үнэн. Тэгвэл одоогийн энэ харагдж байгаа дүр зураг бол тийм ээ охиноо их өөр сэтгэл зүгээр ингэж харж үзэж байгаа нь бол түүнд л харагдаж байна тийм ээ. Нэлээд өөрчлөгдсөн байдалтай харагдаж байна. Тэгээ гайхсан байна. Тэгээ Shipsteller яаж унсан юм бэ? Тэгээ одоо маш том Рейнер бол маш том асуудалд орж байгаа гэдэг бол ингээд мань хүмүүс ойлгож штэ. Учир нь Джессийн үхэлд одоо чамаа буруутгах байгаа. Тэгээ чи Пентаст байх хэрэгтэй байсан штэ гэл ингээд олон зүйлийг ярьж байгаа тийм ээ. Тэгээ Рейна болохоор энд болохоор юу ярьж байгаа гэхээр та бол намайг одоо тийм ээ ингээд тоодгүй байсан тий. Тэгээд намайг тоодгүй байсан, намайг нэмэргүй гэж үздэг байсан, луугүй байсан учраас тэгдэг байсан гэдэг. Тэгээд Демон бол одоо хэд хэдэн сонголтыг гаргаж өгч. Чи гис одоо юу яачих? Пентас руу явчих. Одоо Рейнера хатан мэдээг байгаа. Тэгээд Пентас руу гис яваад очиж. Тэгэх юм бол асуудал байхгүй болчих болно гэдэг дээр одоо чи охиноо аврах тийм ээ. Одоо чи ингээд ийм том асуудалд орсон гэдэг дээр хар. Тэгээ охиноо аврах хэд хэдэн ингээд аргацсан. Эсвэл хоёлоо Рейнера дээр очиод ингээд яая. Тэгээ хэлий гэдэг иймэрхүү хэд хэдэн сонголтуудыг бол гаргаж өгж байгаа. За гэсэн ч Рейна болохоор яасан бэ гэхээр би ингээд цөллөгт явсан. Одоо би энийг цөллөг ойлгочихоо. Тэгээ би эндээ бол байна. Би Shipsteller лууг бол орхихгүй гэдэг ийм зүйлийг бол ярьж байгаа. За ингээд Рейна болохоор яаж байгаа гэхээр та одоо охиндоо таагаас намайг тоодгүй байсан шүү дээ тийм ээ. Тийм учраас одоо надад сүүлөө одоо туслах гэж байгаа бол яваад өгөө гэдэг зүйлийг Рейнера хатан битгий хэлээрэ гэд. Тэгэд ингээд яваад өгч байгаа. За тэгээд Демон бол энэ дээр юу болж байгаа гэхээр за мэдээж ямар тач охиноосоо болж бол Рейнера хатнаас бол урах нь ойлгомжтой болсон. Ингээд мань хүн нэг ямаачин тийм ээ ямаачны толгойг таслаад Рейнера хатан дээр аваачиж өгөөд тэгээд энэ бол одоо Shipsteller-ийг унжаасан хүн гэдэг ингээд хэлчихэж байгаа. Ер нь бол ингээд энийг хэлээ тэгээд худлаа хэлээд ингээд хатныг хуурчж байгаа. Тэгээ магадгүй энэ хожим одоо тесрэх бөмбөгтэй торох шиг л зүйл болсон болов. Тэгээ хожим энэ бол хараад маш том дахиад нэлээд том хагаралдааныг бий болгох зүйл болов гэж би бол хувьдаа таамаглаж байна.
За хэдүүл энэ дээр дахиад нэг аягүй сонирхолтой юм харна. Одоо энэ дээр Ormond High Tower дээр захиа ирдэг тийм ээ. Захиа ирж байгаа. За тэгээд ингээд тэгсэн чинь дээрэн харж байгаа штэ. Дээрэн таргарын ханхуу харснаа тэнд үйлчилсэн хүүгүүдийг шууд гар гэдэг чинь газ гар гэдэг. Тэгээд яасан гэхээр Ormond High Tower-ыг одоо маш сайн мэддэг гэнэ гэсэн үг тийм. Тэгэхээр энэ бол одоо хүүхэд байхасаа одоо хамтдаа ингээ өссөн учраас маш сайн мэдж гэнэ гэсэн үг. Тэгээд ингээ Ormond High Tower уураа гаргаж байна тийм ээ. Уураа гаргаж байна. Тэгээд дээр нь тарган болохоор нэлээд айсан байдалтай харагдаж байна. Тэгэхээр магадгүй энэ байдал нь яаж байгаа вэ гэхлээр дээрэн Ormond High Tower дээрэн ханхуг нэлээд яг өөрийнхөө нь бол захиргаанд бол байлгадаг гэдэг нь бол ер нь бол ингээд харагдаж байна генесгээс Wolf White те хатан дээр ирж хатны дургуг хүргэж जैन согтуу байгаа дургуг хүргэж जैन. За ингээд демон ханы ордонд хурж ирдэг. За энэ дээр болохоор хурал олж идэг. Демоны авчирсан алтыг хэрхэн зохицуулах вэ гэдэг талаар хурал олж идэг. За тэгээ шин сангийн сайд бол тавигдсан. Энэ болохоор Торн хэл гэх үү, Торн гэх үү. За Торн Manderly гэдэг ийм шин сангийн сайд бол томилогдсон байгаа. Торн Manderly. За энэ хүн болохоор хэдүүл энэ хүний талаар товчхон ярив те. За энэ хүн болохоор Manderly овгийн одоо хоёр дахь хүү байдаг баха. Би тгээс санаад байна. Хоёр дахь хүү ямтаж өв залгамжлагч нь бол биш байдаг санагдаад байна. За тэгээд энэ Manderly овг нь болохоор өмнө нь болохоор энэ Ричийн газар нутаг дээр амьдардаг байсан. Энэ Мандер гэдэг голын ирэг дагуу амьдардаг байсан байгаа. За ингээд тухайн голын ирэг дагуу амьдардаг байжгаад хүчрхэг болоод ирсэн чинь одоо Ричийн хэсгийн хүчрхэг болоод ирсэн чинь бусад овг аймагуудын түүнийг гадуурхаж эхэлсэн. Тэгээд манай одоо Ричийн газар нутаг зүрхөдөө хөөсөн байгаа. За тэгээд тэрээд хоошоо яваад Нортт буюу одоо Старкийн хойд нутагт очсон. За ингээд хойд нутагт очоод тэгээд Старк тий Старкийн гэр бүл одоо тэднийг хүлээж аваад тэгээд энэ White Harbor гэдэг газар хавцаа газар өгөөд энэ чинь амьдруулсан. Тэгээд энэ болохоор одоо энэ Manderly гэдэг овгийг бол ингээ бий болгосон. Өмнөх тэгээд ерөөхдөө соёлын хувьд болохоор яг тэр өмнөд нутгийнхаа соёлыг авсан хойд нутагт амьдардаг ийм одоо ерөөхдөө худалдаа намаа эрхэлдэг ийм баян бас ийм лордууд бас болсон байхаа. Ийм овог бол байх гэсэн. За тэгээ энэ бол сангийн сайд болсон байна. За тэгээд демоны авчирсан алтыг хэрхэн зохицуулах талаар бол ярилцж агаад тэгээд одоо ард иргэдэд бол хуваарлнаа. За тэгээд хааны одоо хотын цагдаа нар гаштай алтан нөмөрөгтнүүдэд бол өгөх мөнгө бол байхгүй. Тэгэхээр тэд чамд одоо үнэнч демон үнэнч учраас тэд хүлээж тесэх баха гэж хэлж байгаа. Тэгэхээр нэг талдаа одоо тийм ээ Ренер бол одоо улс төр политикийн улс төрийн тоглолт хийхийн тулд яаж байгаа гэхлээр юу яаж чинь тийм ээ улс төрийн тоглолт хийхийн тулд мань хүн одоо ард иргэдийн сэтгэлийг өөртөө татахын тулд ард иргэдэд энэхүү алтыг болоод зориулж байгаа. Тэгээд яагаад ард иргэдэд зориулж байгаа гэхлээр одоо өмнө ч зөндөө ярьсан даа тийм ээ ерөнхийдөө дайн өмнөх сэснүүдээр болсон махар дайн болохын тулд Ренера одоо хааны хот руу ирдэг бүх бомбуудыг ал хориг тавьж хаасан байгаа. Тэгээ үүнээс болоод хоолны хомсдол бий болсон, ард иргэдэд үлсгэлэн бий болсон. За тэгээ Kingsland-ыг эзлээд авсан чинь Kingsland-ыг хааны алт байгаагүй, хааны алтыг нүүлгдсэн байсан. За ингээд хоосон зүйл дээр хурж иж байгаа. Тийм учраас ард иргэдийг тогтоож өөртөө эргүүлж өөрөө сайн өөрийгөө хатан гэж одоо тэднэрээр хүлээн зөвшөөрүүлэхин тулд ийм зүйлийг бол хийгээд байгаа. Тэгэхээр ард иргэдэд энэ хүмүүнгийг зориулаад байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ нь нэг талдаа сайн байгаа. Тэгээд Мелиса одоо Ренера хатанд ингээд яагаад байгаа шүү дээ тийм ээ. Зөвлөөд ингээд байгаад зөвлөд байгаа гэсэн үг. Ерөнхийдөө бол тэгээд геймерхүү дүр зурагтай бол угтж байна. За ингээд дүрс бол тэр энэ нэг талдаа зөв боловч нөгөө талдаа бол бас нэлээ аюултай зүйлийг бас Ренер бол ерөөс хийгээд байгаа. Ноёдыг бол өөрийнхөө эсрэг эргүүлээд байгаа. За үүний дараа дүрс шилжээд яаж байгаа гэхлээр Алисент Хелене охинтойгоо байна. Тэгээд Хелене охиныгоо жирэмсэн гэдгийг бол олж мэдчихэж байгаа. Яг нь номон дээр болохоор Хелене манай Алижийн төрчихсөн хүүхэд нь 3 4 орчим настай бол байдаг. За энэ дээр болохоор кино продакшн бас өөрчлөлтийг оруулсан бол харагдаж байна. За ингээд шүн олсон Тамблтон хотын дээгүүр Верматер гэдэг луу маань бол ингээд нисэж байна. Манаа хийгээд нисэж байна тийм ээ энэ хотыг. Тэгээд үүний дараа Тессерион гэдэг луу тий. За тэгээд манай дээрэн ханхун Тессерион гэдэг лууга цайц дотор оруулж ирээд нуучсан байгаа. За мэдээж ил гарах юм бол мэдээж Верматер бариад идчих нь ойлгомжтой. Энэ бол мэдээж жижиг нялх луу бол байгаа. За тэгээд хэн
Tesorion луу энэ Ormond High Tower 2 бие бидэд дургу гэдэг бол одоо энэ хэсгээс харж штэ. Tesorion луу бол Ormond руу шууд ирж байна. За тэгээ Ormond болохоор хэлж байгаа юм те чи наа араатна битгий тэгээ өгшүүлээ те бити өөртөө дасгаад энэ бол одоо цусан шидээр бий болгосон те нүгэлтэй араатаа энэ бол одоо тарарын овгийн бол хараал штэ тийм ээ энэ бол хараалаа гэж одоо ярьж байгаа. За тэгээ энэ хоёрын яриа байгаа. За үүний дараа юу болсон бэ гэхлээр түрүүний өдөр нөгөө маргалтдаг тийм ээ Кэти одоо Вермотерыг унж байгаа Хью Хаймерийн эхнэр Кэти ахыг авчираад цаазлуулж байгаа. За тэгээ яагаад цаазлуулж байгаа гэхээр яагаад цаазлж байгааг шалтгаан нь болохоор за одоо энэ Ormond High Tower-тай хамт явж байгаа энэ цэргүүд бол High Tower овгийн одоо бэлэг тэмдгийг хувцсыг өмссөн High Tower овгийн өмнөөс тулдж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр High Tower овгийн өмнөөс тулдж байгаа. За тэгэхээр High Tower овгийн одоо цэрэгт цэргийг зодно гэдэг бол одоо ерөөсөө одоо үхэх ялтай гэсэн үг нэг үрлэх юм бол. Тэгээ яагаад үхэх ялтай болж байгаа гэхээр одоо энэ дээрон таргарын ханхуг хаан ширээнд суулгахаар төлөвлөж байна гэсэн үг. Хаан ширээн зарлж байна гэсэн үг байхгүй. За тийм учраас хааны цэрэгт гар хөрвөл үхэх ялтай болж байгаа. Тийм учраас үүнийг авчираад цаазлуулж байгаа. За ийм процесс болж байгаа гэсэн үг. За ингээд цаазлаад үүний дараа Tesorion луу маань тухайн юуг бол галан шатаж байна. За ингээд хэдүүлээ энэ төгсгөлд Ormond High Tower-ын төлөвлөгөө юу байсан бэ гэхлээр дээрэн таргараныг хаан ширээнд суулгахаар одоо ингээд зарлж байна. Зарлахаар төлөвлөгөө нь эхэлж байна. Тэгээ хэдүүлээ одоо энэ ажлаа эхэлье гэсэн. Тэгэхээр магадгүй. За ингээд энэ кино маань ингээд ерөнхийдөө бол дуусч байна тийм ээ. Ингээд дуусч байна. За тэгээд гол зорилго нь юусан бөхөр мэдээж Дээроныг ашиглан хаан ширээнд суух зорилготой байна. Тэгэхээр Otto High Tower-та яг адилхан төлөвлөгөөг бол гаргаж байна. За ингээд энд бол одоо мэдээж гурвалжин дөрвөлжин юм болж байна тийм ээ. За Эго аймад байгаа, Эмо аймад байгаа тийм ээ. Хаарын хаалд аймад байгаа. За ингээд тэгсэн чинь энэтэй дахиад шинэ ханхуг бол одоо зарлж штэ тийм ээ. Шинэ хааныг зарлж байна. Энэ бол Alicent-ийн баг хуу Дээрон таргараныг хаанаар бол ингээд Ormond High Tower ашиглаад бол зарлж байна. За ингээд өстэй гурвалжин дөрвөлжин л юм болж байна тийм ээ. Энэ тэнт л юм болж байна. Тэгээ дараагийн ангийн трейлерыг үзсэн. Дараагийн анги дээр бол одоо энэ Тамблтонд бол тулаан болох нь бол ойлгомжтой. За хойд нутгаас Оскар Тали овгийн айран бол ирж байгаа. За тэгээ Демон ирж байна. Ингээд маш олон тулаан ирэх ангид бол нэлээд ширүүн тулаан болж өөрнөх нь бол ойлгомжтой болох нэ. За тэгээ энэ ангийн хувьд бол иймэрхүү байлаа. Тэгээ хэдүүлээ 5 дугаар анги хараа эргээд уулзцгаая. 5 дугаар анги дээр нэлээд тухтай хотод оччихсан байх болоо гэж бол бодож байна. За ингээд 5 дугаар ангиараа эргэн уулзцгаая. Улаар моргорис. Баяр та.